За өнөөдрийн үлгэрээ уншицгаая. Сэтгүүр сарын 22-н дэгжин ламыг чадсан. За энэ дэгжин ламын тухай үлгэр байх нэ. Баадай худаг дээр очин цай чанаж усаар толгойгоо угаан сэрүүцэн байтал нэгэн дэгжин лам салхинд гарч зугаацах замдаа баадайг хараад сонин юм яриулахаар дэрэгдэн очиж гин. Тэр лам шив шинэхэн шанан малгайгаа өмсөж шилэн сарвчаа зүгээд үнэт болор эрхээ барин ихэл хээнцэр хувцалсан байв. Тэр лам баадайг хараад "За баадай, чи хүн их чаддаг юм лээ. Намайг нэг чадаад орх" гэж гин. Тэгэхээр нь баадай толгой руугаа нэг шанах ус цутгаад ийн хэлжээ. "Иш ламтан минь, тантай тэрхэн байтугай цаан чин тэнгэр түүмэр асаад аргаа айдахтаа толгоогоо норгож сууна. Харахгүй юу та? Тэр дээр" гэд тэнгэр өөд заасан лам "Альвэ тэр чинь" гэд дээшээ хартал шив шинхэн шанан малгай нь худаг руу унцгаж гин. Лам "Хайран малгай" гэд худаг руу тонгойтол шилэн сарвчин чулуун дээр унаад хагарчихжээ. Лам сандрахтаа "Энэ ороолонгоос л боллоо" гэд болор ихээрээ баадайг ороолгоод автал эрхэн хөврөөд сайрын чулуугаар нэг тарж гин. Тэгэхээр нь баадай ийн хэлжээ. "Эрхэм ламтаа, танд одоо болгосон болов уу?" гэсэнд лам "Муухай чадагдлаа да, чамайгүй" гэсээр гаслан явж гинэ. За ингээд нэгнийгээ басаад байвал бас иймэрхүү болдог байх нэ.